Сайн уу? Хичээлдээ тавтай морид. Энэ хичээлийг судласнаар та бүгдийн солонгос хэлний мэдлэг үнэхээр дээшлэх болно. Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ солонгос үсгийг үзэж байна. Солонгос үсэг нь анх 1443 онд Сэжүүн Деван бүх ард иргэдийг бичиг үсэгтэй болгох зорилгоор анх зохиогдчихсэн Hangul гэж нэрлэгддэг. Нийт гүйүүлэгт 14, ихшиг 10, нийлмэл хос ихшиг 11-ээс бүтдэг. Солонгос хэлэнд хизээж ихшиг дангаараа ордоггүй бөгөөд заавал гүйүүлэгчтэй хамтдаа болж үеэрээ залгагдаж уншдаг байгаа. За ингээд бүгдээрээ хичээлдээ тавтай морил. Эхний үсэг маань А үсэг, дээрээсээ доош хөндлөний зураас, голдоо зүүнээс баруун хөндлөн богино зураас. Энэ маань А үсэг байна. А. Дараагийн үсэг бол О үсэг, дээрээс доошоо хөндлөн нэг зураас, зүүнээс баруун голдоо богино нэг зураас. О үсэг, О үсэг. Дараагийн үсэг бол У үсэг, хөндлөн урт зураас, дээрээс доош голдоо богино зураас. Энэ маань У үсэг байна. У. Дараагийн үсэг бол У үсэг, хөндлөн нэг зураас, дээрээс доош богино нэг зураас. У үсэг байна. У үсэг. Дараагийн үсэг бол хэвтээ Ü үсэг. Ü. За дуудлага нь хоёр амаа хажуу тийш болгоод Ü гэж дуудана. Хөндлөн ганцхан зураас авахд болдог байна. Дараагийн үсэгний хувьд босоо И үсэг байна. Ганц хөндлөн зураас босоо И. Дараагийн үсэг бол битүү Э үсэг байна. Монгол хэлний энэ үсэгтэй адилхан бичигддэг битүү Э. Дуудлага нь Э гэж дуудагдана. Дараагийн үсэг бол задгай Э байна. Задгай Э маань хоёр хөндлөн зураас, уртлын зураас нь А-тай адилхан бичигдэнэ. За ингээд дуудлага нь Э. Э. Үдсэн үсгнүүдээ тавтаад хэлье. Эхний үсэг А. А. Хоёр дахь үсэг О. О. Гурав дахь үсэг У. У. Дөрөв дахь үсэг У. У. Тав дахь үсэг Ü. Ü. Зургаах дахь үсэг И. И. Долоо дахь үсэг Э. Э. Найм дахь үсэг Э. Э. За нийлүүлээд одоо хурд хэлье. А. О. У. У. Ö. И. Э. Э. Round 2. Fight! Солонгос үсэгний хувьд хизээж үсэг дангаараа бичигддэггүй бөгөөд гүйүүлэгт ихшиг хамтдаа явдаг байна. Тэгэхээр бидний өмнөх үзсэн үсгнүүд маань урдаа болон дээрээ заавал гүйүүлэгчтэй хамт бичигддэг. За гүйүүлэгч байхгүй үед зурган дээр харагдаж байгаачлан өөрийнхөө буюу дуугүй гүйүүлэгчийг өөртөө дандаа хамт авч явдаг байна. Жишээлбэл эхний үсэг А үсэг байна. Урд байгаа бөөрөнхийн дуугүй гүйүүлэгч учраас тусдаа авиа гаргахгүй зөвхөн А гэж дуудагдана. А. Хоёр дахь О үсгийн хувьд мөн ялгаагүй дуугүй гүйүүлэгч нь урдаа орсон байна. Дуудлагын хувьд ялгаагүй О. О. Гурав дахь үсгийн хувьд У үсэг хэвтээ их шиг учраас дуугүй гүйүүлэгчээ дээр авсан байна. У. У. Дараагийн үсэг Ү үсэг мөн ялгаагүй хэвтээ үсэг дуугүй гүйүүлэгчээ дээрээ авсан байна. У. У. Дараагийн үсэг Ü. Ü. Мөн ялгаагүй дуугүй гүйүүлэгчээ дээрээ авсан байна. Дараагийн үсэг И. И. Урдаа дуугүй гүйүүлэгч авсан байна. Дараагийн үсэг Э. Э. Мөн ялгаагүй урдаа дуугүй гүйүүлэгч авсан байна. Дараагийн үсэг Э. Э. Задгай Э. Урдаа дуугүй гүйүүлэгчээ авсан байна. 4번. 잘 듣고 맞는 것을 고르세요. 1. 아. 2. 우.
3, 2, 4, 에, 5, 5, 6, 7, 에, 4번. 잘 듣고 맞는 것을 고르세요. 1. 아 2. 우 3. 2. 4. 에 5. 5. 6. 7. 에 Round 3. За бидний сая үзсэн үсэг болон гийгүүлэгч хамтдаа ороод үг бүтээж болдог байна. Эхний үг нь уу гэж байна. Уу гэдэг маань солонгосоор 5 гэсэн утгатай. уу 5. Дараагийнх нь и гэж байна. И гэдэг нь 2 гэсэн утгатай. Дараагийнх 2 үе орж ирж байна. а и ай. За нэлээд хүүхдийг ай гэж хэлдэг байна. Дараагийнх нь уу и. За өргөс тэмхийг уй гэдэг байна. Ai ai oi 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 oi